Хот суурин газарт иргэд амьдарснараа бохирддог, тоосчлолтод өртдөг хамгийн эрүүл мэндэд халтай амьдардаг хэлбэрийг халах хууль гэж харж байгаа. Өмчлийн газар дээрх харилцааг газрын тухай хуулиар зөвшөөрдөг мөртлөө нийтийн эзэмшлийн талбай дээр зөвшөөрдөггүй хэлбэр. Энэ өөрөө хот төлөвлөлтийн хөгжлийн төлөвлөгөө мөн суурин газруудтай холбоотой харилцаж байгаа өнөөдөр харилцаан дээр тусгагдж байгаа холбоо бүхий зохицуулалттай холбоотой асуудал болж байна. Тэгэхээр аль болох бид нар зөвлөгжүүлэлтийг хийдэг, цэцэрлэгжүүлэлтийг хийдэг, модыг нь тарьдаг, зүлгийг тарьдаг байх хэрэгтэй. Нөгөө талдаа хэн нэгэн дуртай этгээд модыг тайрдаг гэж болохгүй. Сүүлийн үед бол хүмүүс орон сууц худалдаж авах болсон. Орчин худалдаж авдаг болсон гэдгийг л барилгын компаниуд маань гэсэн ойлгох хэрэгтэй. Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуультай болсноор гол үндсэн харилцаа нэг хуулиар зөвшөөрөгддөг. Тийм дотор бид нар тэр жишээлбэл мод үржүүлэлт, цэцэрлэгжүүлэлт энэ чиглэл дээр ажиллаж байгаа хүмүүсийн эрх зүйн байдлыг бас баттгаж хамгаалж оруулж өгөх. Төрийн байгууллагуудын чиг үүргийг маш тодорхой болгож өгөх. Хот байгуулалт нь давуу хэрэгтэй юм уу? Байгаль орчин давуу хэрэгтэй. Усны байгууллагын давуу хэрэгтэй. Энээс болоотой маш олон усыг байхгүй болгож тэнд нь орон сууцчул баригддаг ч юм. Эсвэл ургамлыг зөвлөгжүүлэлтийг модыг байхгүй болох харилцаа явах байхгүй. Энийг л бид нар шийдэх хэрэгтэй гэж харж байгаа. Хүн гэрээсээ байна уу, ажлаасаа байна уу гараад 300 м алхахад л ногоон байгууламж байх хэрэгтэй. Энэ харилцааг хийж чадах юм бол бид нар тоосчлыг мартна, харшлыг мартна. Бид нар нөгөө хотын хит дулаан буюу хит халалтыг бид нар мартна.